суугаад харуулсан та бүхэнд баярлалаа. Sweet Kitchen-ийн галтгоо яг одоо ажиллаж эхлэх гэж байна. За өнөөдөр бол манай группээс 2 чадварлаг бүтээлч оролцогч нар маань ирсэн байгаа. За та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. За би 2 оролцогчоо өнөөдөр пост бичээд олж авсан байгаа. За групп дээрээ Сими Глизийн Sweet Kitchen нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй бүтээлч чадварлаг гишүүд байна уу гэд би поста бичсэн. За энэ 2 маань байна гэд хоёулаа ороод ирсэн байгаа. За тэгэхээр үзэгчдээ та бүхэн манай группийн гишүүн болвол бас энэ нэвтрүүлэгт маань бас миний хажууд ингээд зогсох боломжтой, бас өөрсдийнхөө хийж чаддаг зүйлсийг үзэгчдтэйгээ хуваалцах бүрэн боломжтой юм шүү. Өөрсдөө товч танилцуулна. Намайг Гэнх гэрлээдэг. Одоо гитэмс сурдаг. 3 дахь курс явж байгаа. Тэгээд хамгийн 2012 оны 12 сард Sweet Kitchen гэсэн группт орж ирж байсан. За орж ирээд найз нөхдөс хэр шүүмжлэл авч ирсэн. Аваас авч ирсэн нэг манай найз энэ надад хвчлээ юу гэж асуусан. Тэгж бүсгүйчүүд юу хийж байна чи гэж хэлсэн үү? Тэгээс амар их асуудаг байсан. Тэгэл эхэндээ ч яг одоо тэгэл нэг чимээгүү тэгэл явдаг. Тэгээ сүүлдээ одоо нэг 71 мянган гишүүд орсон. Одоо зүгээр 70 мянган гишүүдийн 1200 гаруй чиний тоортон дээр лайк дарсан байдаг шүү дээ. Тэгээд бас чи бичлэг оруулж бүсгүйчүүдэд бас зааж үжсэн. Тэгээд ийм болохоор чи одоо ингээд нэгэнд манай группийн алдартай бас нэг бүтээлч гишүүн болсон байгаа тийм ээ. За тэгэхээр шинэхэн бас гишүүн байгаа шүү дээ. Манай группт сайхнаас орж ирсэн байгаа тийм. Өөрийгөө танилцуулна. Намайг Суг Эрдэнэ гэдэг. Facebook нэр бол Суг. Тэгээд Sweet Kitchen группт болохоор оргоо брендийн нөгөө юуны тэмцээний үеэр нөгөө тест идэх группт би өөрөө айгүй идэвхтэй гişүү. Тэгээд тэр үеэр нөгөө тэр тэмцээний юу яагаад зар тавьдсан шүү дээ. Зар тавьдсан байсан. Тэгээд тэрийг хараад анх нөгөө Sweet Kitchen нэг юм групп байдаг юм байна гэдгийг мэдээд анх хэлчихсэн. Тэгээд одоо эсэд нэг удаагүй байна уу? За тэгэхээр би өнөөдөр Сувдагийнхаа яг тэр оргоо дахианы тэмцээнд орж исэн авчрахтай дахиа гэсэн хоолоо зааж өгөөч гэж санал тавьсан байгаа тий. За өнөөдөр тэрийг хийн өөр юу хийх хэрэгэлсэн маа лээ? Өөр үхрийн хилэн салаад. Үхрийн хилэн салаад нь бас онцлогтой гоминтой чинжүүтэй нарийн ногоонуудтай байгаа тий. За энэ үхрийн хилэн 100 салаад бол групп дээр бол нэлээд асууддаг шүү дээ. Яаж хийх үү? Ямар салаад одоо үхрийн хилээр яаж 100 хийх үү гэд. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгийг үзэх юм бол үхрийн хилэн бас нэг сонирхолтой салаатыг сурч болох юм байна. За их гэрлийн хувьд бол нөгөө нэг алдартай 1200 лайктай тортойгоо одоо энэ үзэгчдэд зааж өгөх гэж байгаа тий. Тэгээд тэр маань яг торт маань зүрхийн хэлбэртэй ингээд шоколадаар ингээд чимгэлсэн байдаг шүү дээ тий. Одоо бол өөрийн хэлбэртэй хийж үзэх юм. За ерөөсөө амархан юм байлээ чиний орцуудыг харсан чинь өндөг гурил, молко, хөөлгөгч, ванили сахар өөр юм байсан уу? өөр юм баг. Тий өөр юм байхгүйсэн. За миний хувьд гэх юм бол лиртэй капкейк хийж үзүүлнэ. За энэ бол ер нь капкейкийг олон төрлийн амт оруулаад хүмүүс маань хийгээ сурчих юм бол янз янзаар одоо нөгөөний баглаа цэцэг хийдэг шүү дээ тий. Тэрний орцуудыг янз бүрээр нь лиртэй, эсвэл оранжтай, эсвэл лимонтой, бясалгатай гэх янз бүрээр хийх боломжтой гэдгийг би энэгээр үзүүлэх гээд байгаа. За тэгэхээр хоёлаа гинэ одоо гуруулаа ажилдаа орцгоё. Одоо их гэрлийн маань тортыг хийх гэж байна. Зурамга бэлдээ тий. Эхлээд 5 өндөг орно. За. 5 өндөг. Чи гурлаа болохоор халбаар баримжилсан юм тий. 12 халбаг. Яг тийм хүн болгоно торт хийхээр байнгын грамаар ингээд хэрэглэхгүй. Тиймээс зүгээр шүү. Тийм халбаг модууд юм хэмжээг аваад хичээл бас амар. За тэгээд чинийх дээр элсэн сахар орохгүй, молкотой. За тэгэхээр бас нэг чихэрлэг юм шиг мөртлөө чихэр багтай юм ба та тий. Жоохон чихэрлэг талтай. Жоохон чихэрлэг талтай.
За. Молоко маань тэгэхээр нэг лаз молоко бүтнээр авчих юм шүү дээ. Тийм. Нэг маа. За. Одоо өндгөө задлах уу миксер дэж? Одоо өндгөө миксерт нь. За. Одоо өндгөө нэлээд сайн миксерт хэрэгтэй. Жоохон удаан л та. За. Тэгэхгүй бол хөөлтөн буух магадaltaй байдаг. Нэлээд удаан сайн миксерт дижээ дараа нь босож юм орцууд. Гуриландаа чи энэ ванилийн сахар хөөлгөч хоёроо холдгоо. Холдгоо. Үгүй юу? Болсон шүү дээ. Эхлээд нэг юу вэ? Энийг зурчаад тэгээ нэг ванил юу гэж тэгээ гурлаа ингэж. За энэ хүний аргачлал бас нэг арай ондоо юм байна. За миксер дээр өндгөл шаталж. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. Одоо ингээд өндгөө зурсан. Тэгээд одоо шууд молоко хийн. Өндөг маань өстой гоё хөөсөн байна тий. Тэгээд удаан зурвал сайн хөөлтөнд сайн ба. Тэгээд одоо нэг лаз молоко. За. Тэгээд энийг хосны дараа гурлаа хийж өгөх юм тий. Тэгээд бейкинг паудер хийн. За одоо ингэ шууд дуусгах шууд хэрвээ хэрэгтэй. За. Тэгвэл юу хөөсөн бооч тий. Доороо гурлан тунаад тэгээд түн гол нь хөөдөг. Оо тийм үү. За бүсгүйчүүд маань энэ жорыг өөрийнхөө торт хийдэг, кекс хийдэг жортойгоо харьцуулаад үзээрэй. Энд бол орсон материал нь багтай, өндөг, молоко, гурил, хөөлгөгч ванилийн сахар тий. Ингээд ерөөсөө болоо юм байна. За болох уу? Золтно. За одоо энийг 180 градус 50 минут гэсэн тий. 50 минут. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. The legend of the phoenix all ends with beginnings. What keeps the planet? За өхрийн хилээс салаад нь маань өхрийн хил чинжүү хийж илжээ. Би хийж яхад чинь л ерөөхдөө нь яриад байгаа. Чинжүү ихлэд цэвэрлээ. За. Чинжүүнээс гадна эн чинь чинцаа. Бууцаа. Жууцаа. 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 За жууцаа гэдэг нөгөө нэг жижигэн навчнуудыг хийх юм гэсэн тийм ээ. Аль болох жижиг навчнаас нь сонгоод за чинжүү нөгөө дахианы авчууганд бас орох учраас за яг хөө нөгөө орох хэсгийг үлдээгээд илүүдэл хэсгийг салаатанд оруулчих. Энийг гоё өнгөлөг салаад гарах байхаа луунтай ногоон өнгөтэй тэгээд улаан шар өнгө хоссон байна. За тэгээд амтлагаа нь яг яаж авах вэ? Амтлагаа бол шингэн амтлагаа гэдэг юу ч юм бэ? Юу юугаар амтлах? Нимбиний шүүс тэгээд оливын тостой. Тэгээд горчиц хийх юм уу? Үгүй юу? Тэрийг хийхгүй. Тэрийг болохоор нөгөө юуныхаа соусанд оруулж өгөх юм. Дахианыхаа тэгээд халуун чинжүү баг зэрэг нөгөө час гисэн амт оруулахын тулд нэг халуун чинжүү юмс зэрэг оруулж өгнө. За энэ гэрэл хэдэн настаас хоол хийсэн гэдэг түрүү надтай ярьчихваа. Их багасаа л хоол хийсэн юм шиг. Хоол гэх юм бол багтаа ижилсэн. 7 настаас эхлээд нөр мах шилжсэн. Тэгээд яг хэддээдэг бол хийсэн гэсэн. Чи 4-р ангидаа арай ээж аваахаа ажлынхаа одоо тэр цайны газрын хоолнуудыг хийгээд сурсан байсан гэжсэн тий. Тэг яаж зааж 4-р ангидаа би ямар илээ гэхгүй. 4-р ангидаа бас юу юм уу хийдэг гэсэн. Нөө зүгээр жирийн будааг шигцэн дотор талах өрдөг гэсэн. Өө тийм үү? Оо энэ ч өстэй арай өстой баасаа бүтээлч хийдэг үү юу? Тийч бас нэг талах их хийдэг байсан. Талах их хийдэг байсан уу? Ээж чинь ер нь бас хоолны сайн уу? Тий, ээж бас хоолны сайн. Тэгээ ээж хийсэн удаа хараад стори. Ээжүүд их хүүхдүүдтэй маш их гоо үлгэр дуурайл өгч шүү. Манай групп дээр ч гэсэндээ
бэжийнхаа хийсэн хоолыг даадгалгээд нэг пост орчихсан харсан уу? Сайхан нэг хүү оруулсан байсан. Тэгээд бүх хоолыг дагаж хийдэг гэв. Чи бас ер нь бас тийм байсан байх нэ. Судаа маань хоолыг одоо тэр зэрэг хийдэг бай. Ер нь бол хоолыг бол багасаа л хийсэн дүү. Манайх ч ах ихч дүүнэр олууллаа. Тэгэл бүгдээрээ тусдаа гараад явахаар би бол аав ээжтэй туслаад тэгэл бас байнга гэрээ хоол хийн. Би бас удаагийн хийсэн хоолнуудын зургийг харахаар аюу гоё. Их гоё зургийг авчиж байгаа маа. Бас тэр хоол хийх бас нэг чадвар байна. Тэгээд зургийг авахаас их чадвар байна. Манай группийн онцгойрсоо тийм шүү дээ. Хийсэн бүтээлээ амьлуулна гэдэг чинь нэг зураг авалтаас бас нэг тийм гоё болоод ирнэ. Үнцгийн тааглаад. Тэгээ бас эрэгтэй хүмүүс одоолт юм билээ. Эрэгтэй одоолоод энэ. Альта би нэг юу зөөхөө. Нэг манай нэг найз минийсэн дортыг аваад зургийг аваад эсвэл хийсэн тавьсан. Өөрөө ингэ бариад уу? Тий. За. Тэгсэн чинь нэг 8 лайк л авчихлаа. Эмэгтэй хүн учраас уу? Тий. За. Тийм байл. Чи тэгээд чиний торт чинь тийм 1200 лайктай шүү дээ, тий. Тэгэхээр яагаад гэвэл энэ эрэгтэй хүн хийсэн байна гэдэг үнтэй цаадуулж лайклаад шүү дээ. За энэ жимжүүнүүдийг болохоор зүгээр өнгө оруулах гэж байна. Бүгд нэмэх юм дээр. За би хэрэг хийм ногоо их үү? За одоо баг болно дөө. Тийм. За одоо ингээл групп дээр одоо байнга баг 24 цагийн хугацаатай ингээл уулздаг тийм. Тэгэл зөвлөгөө, жор зөвлөгөө бүх юмаа солилцдог санал болоо. Тэгэхээр 24 цагийн сургалтын төв Sweet Kitchen гэж одоо баг байгаад байгаа юм шүү тийм. Sweet Kitchen уулзаа тэгээд одоо эмэгтэйчүүд ингээд гэртээ хоол хийх боллоо, зочин ирэх боллоо гэх тэгэн гот нь. Үгүй нөгөө групп чи юу лээ? Тийшээ ороод чи надад тийм жор аваад өгөө. Одоо жишээ нь интернетд орох боломжгүй хүмүүс бол байнга уцаар ярьж асуудаг л да. Sweet Kitchen-ийн тэр жорноос нь олоод өгөөч. Тэрийг яаж хийвэл зүгээр юм бэ? Мессежээр бичээд явуулдаг ч юм уу? Чи надад уцаар хэлээч гэх тиймэрхүү зүйл айгүй яадаг. Найзууд маань одоо гэр бүлийнх нь хамаатан савтангууд ч юм уу тиймэрхүү хүмүүсээс айгүй их дамжуулж харуулдаг юу байдаг. Нэвтрүүлгийн ерөнхий эвент тэтгэгч Golden Home